Иргэн номин 9-р сарын 1-нд эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-т кесар хагалгаагаар төрсөн байна. За гэвч шархны халдвар авснаас шалтгаалж өнөөдрийг хүртэл хагалгааны шарх эдгэлгүй хүндэрснээр хүүхдээ өхүүлж чадаагүй байна. Тэрээр хагалгааны үед эмч нар бэлээтэй гар утсаа оролцсон. За багж дамжуулсан зэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлж байгаамаа. Иргэн номин 25 настай анхны төрөлтөө бүтэл төгсний улмаас яаралтай хагалгаагаар төрсөн байна. За гэвч хагалгааны дараа дотор ойдол хэвийн бус дотроо үлдэцтэй болох нь эхоогоор ил болжээ. За иймээс олон төрлийн антибиотик хэрэгэлсэн ч үр дүн өгөхгүй, шарх нь одоо хүртэл анихгүй хүндэрч байгаад тэрээр гомдолтой байгаагаа хэлсэн юм а. Буцаан оролдоод байсан хүн миний хагалгааны багцанд ингээ хүрээд эхэлсэн. За тэгэнгүүт хойтлын хэсэгт нь хүрч байгаа юм чинь гээд бас тоогоогүй. Тэгээ зүгээр ах та гэж бодоод. Тэгээд гисэн чинь хагалгааны яг явцанд миний ойдол манай хүүхэд гараад доошоо шилжээд тэгээд миний ойдол ингээ буцаад хаагдчих явцанд ингээд хүүс ингээд их татагддсан байна да. Юу болж байгаа юм бол тоо гэдээшээ ингээ хараад байжсэн чинь манай яг ойдол хийжсэн эрэгтэй юм чи уцсан дуураад уцаа авцсан. Тэгээд бэлээс солиогүй. Тэр бэлээгээр уцаа аваад тэр чигтээ үргэлжлүүлээд миний оёг хийх эхэлсэн. НТV-ийн сурвалжлах ба гэрэгний гомдол мэдээллийн дагуу эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр ирсэн. За ингээд тухайн ээжийн гомдлыг танилцуулж мэдээлэл авахар хандсан боловч за тухайн одоо ээжийн кейсийг судалсаар байтал 4:30 буюу ажлын цагт дууссанаар мэдээлэл өгөх хүн өнөөдрийн хувьд бололцсонгүй. За энэ бол ганц иргэн номинд тохиолддог асуудал биш юм а. Улсын хэмжээнд эмнэлгийн байгууллагууд дотоод халдварын асуудал хүндэрснийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрсөн. Ерөн зүгээр эмнэлгийн дотоод халдварын асуудал бол Монгол улсад нэлээд хүнд байгаа шүү дээ. Олон антибиотик дисвэртэй нянгуудны халдвар эмнэлгээр нэг дүүрэн. Хагалгаа хийгээд гаргахтай шархан нийдэлээд идэхгүй байх. Нөгөө эмнүүд нь антибиотикийг дарж устгахгүй байх гэл одоо тоочл олон мянган асуудлууд байгаа. Энэ мэт эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс шалтгаалж гэмгүй иргэд хохирох ёсгүй. За MSP-ийн асуудлыг иргэн сурвалжлах болно.